Сайн байцгаана уу? Triple MS компани захирал Flames брендийн үүсгэн байгуулагч, зохион бүтээгч Төвшин Жаргалын хонгор зул байна. Би одоо бол их аттай би яг өөрийнхөө дуртай зүйлийг хоббигоо болгож хийсэн. За миний мэрэгжил бол дизайнер болон зохион бүтээгч бол биш. Гэхдээ би яг энэ салбарт дурлаад өөрийнхөө яг чаддаг юмыг хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Багаасаа ингээд нэг юм оёх ч юм уу тийм ээжийнхээ хувцснуудыг айгүйх эвдэлдэг байсан. Тэгээд эвдэлсэн хувцснуудаа дандаа энэ тэнд хийгээд нуучдаг. Тэгээд багаасаа хүсэл сонирхлоо хүүхэд ер нь хилээд илэрхийлээд идэм байна да гэж би өөрийгөө ботхоор одоо тэгж харддаг. Ер нь их юм хайчлах дуртай, юм их эвдэх дуртай, юмны загварыг их өөрчлөх дуртай тийм охин байсан. Анхны бизнесийг бол бүгдийг яг тгээс эхэлж ирсэн, эдийн засгийн хувьд ч гэсэн, мэдлэг чадварын хувьд ч гэсэн тэгээ ямар ч хэрэглэгч байхгүй, тэгээ дээр нь Монгол брэндүүд гэдэг ойлголт байхгүй, тэгээ нэлээд уналтанд орсон юм одоо тайван байсан тэр үед эхэлж ирсэн. Тэгээд яг бүх юм нэлээд хэцүү байсан. Эхний 1-2 жил бол үнэхээр ууггүй хөдөлмөрлсөн. Миний жинхэнэ нойргүй шөнүүд бол яг энэ брэндээ эхэлж явах үед бол тохиолддог байсан. Анхныхаа хүүхдийг төрүүлсэн байсан. Тэгээд 2 сартай л яг энэ хүүхдээ төрүүлээд 2 сартаа яг энэ бизнес рүү орж эхлээд үндэсний үйлдвэрлэл юм аяж эхлэе гэд хэлжсэн. Тэгээд тухайн үедээ бол одоо яг ийм хүлээмжшөөрөгдсөн хүмүүс дуралдаг, хүмүүс хайрладаг ийм брэнд болно гэж зүудлээчгүй явж исэн. Ямар ч гэсэн нэг ийм юм хийгээд ингэж амьдрий ч юм уу ингэж мөнгө олъё гэдэг сонирхолтой байсан. Одоо бол арай өөр төвшөнд яригдах бах. Тэгээд анхныхаа зүйлүүдийг ярих, дурсах, тэр мөчүүдийг одоо бодох юм их дуртай. Юунаас эхэлж ийла, ямар байлаа гэдэг нь бол үргэлж сэтгэл дотор миний явж байдаг. Тэгээд тухайн үед анх надад тусалж исэн хүмүүс би маш их талархаж явдаг. Одоо ч гэсэн одоогийн хонгор зүйлийг би болгосон хүмүүс бол байсан. 2006 онд намайг юу ч мэдэхгүй байхад надад зааж зөвлөж исэн, тусалж исэн тийм хүмүүс байдаг. Тэгээд эднэртэй бас их талархаж явдаг хэлмээр санагдаж байна одоо. ...2006 онд яг энэ хувц үйлдвэрлэлийн салбар руу орж исэн. Тухайн үед бол ер нь бүх юм шин содон бүгдийг л мэдэхгүй. Би өөрөө ч гэсэн их залуу байсан. Өнгөж 23 настай энэ бизнес рүү орж исэн. Ер нь бол оёлын машина яаж цэвэрлэгийг ч мэдтгүй л эхэлж исэн. Тухайн үед бол яг эдийн засгийн байдал тэгээд ер нь нэг тийм нийгмийн байдал бол ер нь бас жоохон уналтанд байсан 2006 онд. Монголд үйлдвэрлэлөө гэдэг бизнес бол ер нь их хөгжөөгүй. Ер нь Монголд үйлдвэрлэлийн салбар бол нэлээд унтаа байдалтай байж исэн үед яг анх зориулж эхэлж исэн. Тэгээд нөгөө хэцүү бөгөөд амаргүй гэдгийг баг мдээгүй учраас л энэ рүү ингээд зориглоод ороод энэ бизнесийг эхлүүлж исэн да. Яг бол надад энэ хувцас үйлдвэрлэлийн салбарт бол багш байхгүй. Би яг бүгдийг яг өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө ууггүй хөдөлмөрөөр одоогийн сурсан жоохон зүйлээ бол би олгож авсан байгаа. Тэгээд анх би оёлын машинаас утсын ч яаж цэвэрлэгийг мэдтгүй л яг анх эхэлж исэн. Их чухал одоо голчилж үздэг зүйл бол яг материал сонголтын дээр нэлээд гол поинтоо өгч ажилладаг байгаа. За дэлхийн брэндүүд юу хэрэгжилж байгаа юм, энэ даавны шинжлэх ухаан гэдэг чинь хаана явж байгаа юм гэдэг дээр нэлээд эрэл хайгуул хийдэг. Тэгээд ер нь хамгийн сүүлийн үеийн бараа материалуудыг бүтээгдэхүүндээ шингээж өгсөн гэж ер нь хүсдэг. Энэ дээрээ тулгуурлаач гэсэн нэлээд эрэл хайгуул хийдэг. За сүүлд ер нь бол Японы Waikiki гэдэг том тоноглолын брэндтэй гэрээ хийсэн байгаа. Тоноглолын үйлдвэр маань өссөн хүнд бас нэг ийм авъя гэсэн болгонд нь бүтээгдэхүүнүүдэд худалдаалж
магадгүй яг энэ анхдагч бүтээгдэхүүн үү тий. За тэгээд энэ яг энэ брэнд байдгүй, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй өдр гээд нэлээд бас өндөр шалгуурыг давж иж тэдний бүтээгдэхүүний яг ийм аль биесны хэрэглэх эрхтэй болд юм байлээ. За тэрэн дээр нь бол яг манай Flames брендийн лого тий байрладаг байгаа. За тэгээд бүс туслах материал, коноп өдр дээрээ бол бүгдэн дээр нь яг Flames брендийнхаа штампыг бол дааруулж чадсан байгаа. Одоо ер нь хүмүүс бол нөгөө нэг дэлхийн нэлээд глобалчлагдаад хүссэн бүх бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэх боломжтой болсон. За ийм хэрэглэгчид нэртэй ийм дадал зуршил бий болсон хэрэглэгч нарт бид нэр ямар бүтээгдэхүүнээр хэрэглээг нь хангах вэ гэдэг дээр нэлээд бас тулгуурлаж ажилладаг л да. Мэдээж яалтчгүй ингээд энэ дэлхийг дагаа хөгжихгүй л Монгол үйлдвэрлэл өөрөө цаашаа бас явахгүй нь бол тодорхой болсон. Тэгээд энэ дээр бол нэлээд төвлөрч ажилладаг материал сонголтын дээр. За хадлан нэрийн дээл бол манай яг нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүнүүдийн нэг. За Flames брэнд ер нь 4-5 чиглэлээр бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Ангийн аяллаа хувцас хэрэглэл, аяны хүнжил, за тэгээ хадлан нэрийн дээл, тусгай зорилтын цөөх хэрэгсэл гэсэн чиглэлүүдийг барьж бол бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэдэг байгаа. Тэрний дундаас ер нь нэг олон нийтэд нэлээд тархсан танигдсан бүтээгдэхүүн бол яхаарахгүй хадлан нэрийн дээл маань байгаа. Мэдээж энэ бүтээхэд бол ер нь хөөрхөн баялаг төвхтэй. Анх би ер нь өөрийгөө хизээч дээл хийн гэж бирөөсө бодож байгаагүй. Тэгээ манай үйлчлүүлэгч мөрчлөөний зоригт ах хамгийн анх надад дээл хийгээд өгөөч гэдэг санал тавьж ирсэн. Тэгээд гадуур зөндөөл дээл хийж яхад би дээл хийж чадахгүй та өөр газар хэлгэж үгүй танахаар л хэлгээ онгорочоо одоо ингээд технологич нь маш дулаахан тий танаа хувцснууд үнэхээр бүхний биеинд суулцаатай чи энэ дахтаа нэг дээл хийгээд өг гэдэг санал тавьж ирсэн. Тэгээд би танд яг сарын дараа нэг дээл хийж өгье гэж хэлсэн. Тэгтээ ер нь хүн болгоны хийдэг байдаг л нэг дээл хий гэж ерөөсөө зориагүй. Flames брендийн гол онцлог бол яаж шинэлэг бүхний бүтээгдэхүүндээ шингээх вэ гэдэг нэг юм гол чиг шугамыг барьж явж байдаг. За тэр дээлэндээ ч гэсэн яаж шингээх вэ гэд нэлээд ботсон. Тэгээ Монгол дээлийг ер нь оролдоход энэ түүх уламжлал соёл те бүх юмээ батгад оролдоход ер нь тун хэцүү байсан. Тэгээд юу өөрчлөгдөд явж исэн бэ? Бид нар яагаад одоо ингээд дээл өмсөх чин сэтгэлтэй мөртлөө тэр дээлийг өмсөхгүй байгаа юм бэ гэдэг дээр нэлээд төвлөрч тийм судалгаа хийсэн л те. Тэгэхээр яг л одоо нөгөө нэг материал тэгээд нөгөө нэг загварчилгаа байхгүй байгаа юм байна. Бусдаар дээлийг өмсөж хэрэглэе те уламжлаад байгаа гэсэн сэтгэлгээ болон тэр хайр бол байгаад байгаа юм байна гэдгийг олж хараад за яг ингээ материалын хувьд шинжилэлт хийж эхэлсэн. За тэгээд яг энэ одоогийн цагийн те өнөө цагийн хүмүүсийг хэрэглээнд тааруулж нөгөө нэг юм халаастай болгох хэрэгтэй юм байна. Дулаан алдагдлууд нь хаана явж гэн тэрийг олж илрүүлээд те тэн дээр нь ямар хөө загварчилгааны шийдлүүд өгөх вэ гэдгийг нэг судалсан л да. Айгүй их судалсан хүмүүсээс чи яагаад дээл өмсдөө яагаад дээл өмсдөггүй гэдэг асуултыг бол айгүй олон хэрэглэгчээсээ тавьж исэн. Тэгээд тэрнийхээ дундаас бол яг энэ бүтээгдэхүүн дээр энэ тал дээр нь би ажиллаад өгөх юм бол одоо ингээд сайжрах юм байна гэдэг. Миний гол хүссэн зүйл бол ер нь ингээд харагдах байдлыг нь ерөөсөө өөрчлөхгүй байх юмсан л гэж хүссэн. Яг ингээд уламжлалт харагдах байдлаараа гэхдээ хэрэглээг нь яаж наашин татах вэ? Яаж наашин оруулах вэ гэдэг дээр төвлөрч ажилласан да. Тэгээд одоогийн хадлан дээр бол жүлтийн явцанд бол 2 удаа л нэг загварын шинжилэлд орж исэн. Одоо бол мэдээж миний харвал нэлээд төгс хэлбэр лугаа төгсөн гэж бодож байгаа. Хэрэглэгчид ч гэсэн маш нэг үнэлгээ өндөртэй ам сайтай байдаг. Намайг одоо энэ зүйл рүү шахаж те намайг өөрөг хариуцлах дундгааж одоо анхны дээлийн маань хилэгчээсэн мөчлөөний зориг тахта одоо хүртэл их талархаж авдаг та. Гаргаж исэн загваруудад ер нь тоолж үзээгүй байгаа. Яг нэг хүн тус бүрийн те өөрийнх нь хүсэл зорилго те нөгөө нэг юм сонирхлыг шингээсэн бүтээгдэхүүнүүд хийдэг болохоор яг тийдэг гэсэн одоо тухайн барагцаа тоо байхгүй. Гэхдээ ер нь нэг юм 5 чиглэлээр нэг 60 орчим төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүд хийдэг. Хүмүүс бол манайхаг ер нь хадлан дээлээр нь сайн мэдээд идэг. За яг ингээ үйлдвэрийн байран дээр ирээ захиалга өгөх гээд ирэхээр хүү өөр ийм бүтээгдэхүүнүүд хийх юм уу? Энийг захиалъя, энийг захиалъя гэд захиалгануудаа нэлээ өгдөг. За тэгээд шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд бас
захиалга нэлээд авцардаг л да. Яг энэ загвараар ингэж хийж болох уу? Эндээ би надад нэг ийм хэрэгтэй байд юм аа. Би нэг ийм ажил хийд юм аа гэдэг те. Тэр болгон дээр нь ингэж нөгөө нэг ийм төвлөрч ажилтдаг. За энэний давуу тал нь нөгөө хувь хүний хувьд мэрэгжил болгоны талаараа нэлээд тийм юутай болдог ийм гүнзгий мэдлэгтэй болж эхэлдэг. За загасчд юу хэрэгтэй байдгүй те. За ингээд эсвэл нэ тог цахилгаанчдад юу хэрэгтэй байдгүй ч мэрэгжил болгон дээр бол нэлээд сайн мэдлэг хоримтлуулдаг да. Нэг хувь хүнийхээ хувьд. Ямар нэг ажил хөдөлмөр хийхэд бол шантрах, няцах, буцах үе бол гардаг л да. Гэхдээ яг нөгөө миний хувь хүний маань шинж чанар жаахан дайчин тэгээд зоригтой ээж магадгүй. Тэгээд ер нь болгоно бүтээн энэний ард гарч чадна, энэ асуудлыг яаж шийдэх үгээд ер нь асуудлыг жоохон том зургаар харах дуртай. Тийм учраас нэг юм өнөөдрийн тохиолдож байгаа жижиг бэрхшээлд бол нэг яахтар нэг тийм нуграат ч юм уу сэтгэл санаагаар унаад байдаггүй. Хувь хүний онцлогч гэх юм уу тэр зүйл ажил дээр маань нэлээд тус олдог. Би ер нь нэлээд зоригтой, дайчин, шаргуу гэж өөрийгөө боддог. За миний ер нь өдрийн бараг 80% гэж хэлгээд хэлсдэггүй те яг ажил дээр яг ажлын талбар дээр өнгөрдөг. За би яг нэг өөрөө захиалгын төв дээр ажиллах маш дуртай. Яг тэгвэл зохион бүтээгч хүн хэрэглэгч юу хүсэж байгаа юм бэ гэдгийг хамгийн түрүүнд тэнцэнээс мэдэрдэг те. Манай бүтээгдэхүүнд ямар шинжилэл хэрэгтэй юм бэ гэдгийг тэнцэнээс мэдэрч идэг. За тэгээд 80%-ыг ажил дээр өнгөрөөдөг учраас хамт олон маань яалтчгүй миний гэр бүл. За манайхан ер нь аль нэлээд доктор шуршилтай сайн ажилдаг. Одоо ер нь 4-5 жил ажилласан ажилтнуудтайгаа анхнаасаа л явж байсан ажилчтайгаа хэвээрээ байгаа. Тэд нар маань ур чадварын хувьд ч гэсэн нэлээд өссөн, бүтээмжийн хувьд ч гэсэн өссөн. Манайхан бол нэлээд мундаг ажилтнтай нэг хүн бол нэг хоёр хүний ажлыг бол асуудалгүй хийдэг тийм чадхтай боловсон хүчнүүд болоод бэлтгэгдсэн байгаа. Би хувьдаа өөрийгөө бол яг хоо жоохон зөөлөн хүн гэж боддог. Захирал хүний хувьд бол нэлээд зөөлөн байж магадгүй. За мэдээж бүх нийгмийн асуудлыг нь шийдэн аль болохоор сайхан байх юмсан. Миний гол баримтлагдаг зарчим бол хамтдаа хөгжмөр байна. Хамтдаа дээшилж, хамтдаа хөгжиж, хамтдаа гоё ялмаар байна тий. За нэг эцдүүд чинэлэг болохоос компани чинэлэг болох биш. Хамтдаа ажилчид нь ч гэсэн үнийг дагаад ингэж чинэлэг болж идэг. Тэгээд нөгөө ажилтны маань ахуйн байдлууд ингээд нөгөө дээшилж аваад нь бол дандаа баярлж идэг. Одоо ихнээсээ байртаа болоо тий бүгд унах наам шинтэй болоод гэл тэгээ яг ингээд нэг гэр бүл болсон юм шиг явдаг болохоор ажилчид маань ч гэсэн надад нэр нэг тийм сайн амтай хэр халдаадгүй шүү дээ. Ер нь те байнга баярлсан татварсаа илэрхийлж яадаг. За тэгээд мэдээж ажлын байран доторх те нөгөө нэг юм уур амьсгал маш чухал. Тэгэхээр ер нь нэг тийм байнгын нэг нэгнээ хайрлсан, хүндэтгсэн те тийм өнгө аястай. Флемс ер нь л бол нөгөө дотрооч гаднаач ер нь бол дандаа тийм дулаан уур амьсгалыг өгөхийсэн гэж зорддог. За манай дэлгүүрээр үйлчлүүлээд те гарч байгаа хүмүүс өөрийн мэдлгүүл инээмсэглээл манай хаалгыг татаад гараасаа гэдэг нэг тийм зарчим барьдаг. 100 биш 200% сэтгэл хангалуун те сэтгэл ханамжтай гараасаа гэдэг зарчмыг барьдаг учраас ажилчтай ч гэсэндээ энийг яадаг. Одоо жишээлбэл гадны үйлчлүүлэгч байгаа тохиолдолд манай ямар ч ажилтан зөрөөд өнгөрсөн байсан үйлчлүүлэгчтэйгээ мэдлдэг зэрэг байгууллагын ер нь нэг тийм дотоод соёл нэлээд өндөртэй хамт олон гэж би бол хамт олноо олдог өндөгтэй. Би яг Дундгой аймгийн Мандалгав суманд төрж исэн. За ээж маань Германд жирэмсэн болоод тэгээ намайг төрүүлэх гээд ээж аавраагаа яваад Дундгой аймагт төрүүлж исэн. Тэгээд жоохон бахта ер нь бол хөдөө төрсөн гэдгээсээ бол нэлээ ичдэг байсан. Одоо бол энэ нэгээрээ эргүүлээд бахархдаг болсон. Яг өөрийн гэсэн төрсөн нутаг устай гэдгээрээ бахархдаг болсон. Тэгээ бага нас маань ер нь Дундгой аймагт тэр Үлзий суманд өвөөгийн маань төрж өссөн нутаг гушуунд өнгөрсөн нэлээд сайхан дурсамжтай сайхан байдаг. Одоо бол нутаг гушуугаараа зочлох тэндээ амар суугалгаа өнгөрөөх нутаг гушуундаа бас зүйлийг хийж бүтээх нутаг гушуугаараа овоглож байгаа да. Одоо сэтгэл хангалуун бахархалтай явдаг. Зайжгаараа энэ жоохон утгагүй юм болчлаа шүү. Ихнийхээ амиг мэдгүй болчихоо. За тэр талаар нэрх үү? Тийх үү те? За миний хань би 4 хүүтэй
За миний хань бол доржийн мөнх насан гэж сайхан залуу байдаг. За хань маань намайг бол бүхэл зүйл дээр дэмжиж тусалж байдаг. Миний энэ дагхан амжилттай яваа те. Ингээд энэ маань бол бүгд таны маань төшиг тулгуур байдаг. Намайг бүх талаар нь дэмждэг, бүх талаар нь зөвлөгөө өгдөг, зааж сургадаг, чиглүүлдэг. Тэгээд тань гэхээсээ илүү хамтрагч, найз байж чаддаг. Тийм болохоор гэр бүл маань ч гэсэн их асуудалгүй амар амгалан тайван аз жаргалтай байж чаддаг. За яг гадаад харилцааны бэрхшлийг бол нэг айхтар нэг тийм бодож томгайц ч юм уу тухайн үед бол сонгож байгаагүй зүгээр яг сэтгэлийн хөдлөөр ч юм уу найз нөхдөд агаал яг энэ мэргэжлийг сонгосон. Гэхдээ хүн бол яг өөрөө явах хэвээр замаар л явдаг юм байна гэдгийг өөрөө хийж чадах туртай зүйл дээр л нөгөө голоо төвлөрөөд тэндээ амжилт гаргадаг юм байна гэдгийг бол би өөр дээрээ бол тод харж байгаа. Тийм болохоор хүүхдүүдээ бас нэг хин нэгний үгээр биш яг өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоод өөрийгөө мэдрээд юу хийж чадах уу гэдгээ олоод мэрэгчлээ сонгоод ямар хүн болохоо сонгоосэй гэж одоо бол боддог. Three Flames гэдэг компанийг байгуулад энэ Flames брендийг бий болгоод үүсгэн байгуулад одоо ер нь 5 дахь жилдээ явж байгаа. За мэдээж анх бол яг нэг тийм 5 шулуу баядлын машинтай байсан. За тэгээд тэрийнхаа ер нь бол яаж яадгийг ч мэдтгүү. Сүлдгийн ч мэдтгүү байсан. Одоо бол манай Flames брэнд те нэлээд тоног төхөөрөмж сайтай яг энэ нөгөө хийж байгаа бүтээгдэхүүнийхээ хувьд бол бүрэн тоноглогдож амжсан. За ер нь онцлох юм бол хамгийн сүүлийн нөгөө PVC материал гэдэг тусгай зориулт энэ усны хамгаалттай цүнхний материалууд байдаг. Тэрэн дээр баг Монголд анх итгэжээр ингэж нөгөө нэг юм үргийн хэрэглээний цүнхтэй аяны хэрэгслүүд усны хамгаалттай цүнхнүүд те ачааны уутад гэдэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж нөгөө яаж байгаа худалдаалж байгаа. Дэлхийн хувьд бол дотоодын хэрэглэгчд бол яг голлох байр суурийг эзэлдэг. Гэхдээ дэлхийн маш олон орноос биднэрт хувь захиалга бол ирдэг тий бүр заримдаа бүр гайхаад энэ Итали тадлан дээлэр яад юм бол өдр гэж бодож байдаг л да. Тэгээд хаанаас манайхыг яаж олж мэдээд манад ингэ захиалга өгдгийг одоо мэдхгүй. Тэгээд маш олон гадаадын хэрэглэгчнэр хадлан дийлийг захиалж нь хувь захиалгууд хийдэг. За яг албан ёсоор жоохон нөгөө нэг юм харилцаа холбооны түвшинд бол туваа тэгээд улаан ууд ихрхүү рүү бол яг хадлан дийл бага хэмжээгээр экспортлогдоод эхэлж байгаа. Баяртай мэдээ гэх юм бол яг Японоос нэг бизнес эрхлэгч манад ирж уулзаад одоо нэг анхны гэрээ хэлэлцээрүүд хийгдээд Япон руу нэлээ нөгөө нэг юм өндөр түвшинд ч юм уу тий олон тоогоор тий жоохон юм ажил хэрэгч маркаар одоо ингээ гарах гад яг бэлтгэл ажлууд нь явагдаж байна. Тэгээд бидний төсөөлж байгаагаар бол нэг жилийн дараа Япон улс руу хадлан дийл албан ёсоор экспортлоод эхлэх бахаа гэж бодож байна. Бүтээгдэхүүнтэй яг Flames брендийн бүтээгдэхүүн гэдгийг яллахын тулд бүх дээлнүүд маань 10 дугаартай явж байдаг. За тухайн 10 дугаарыг магадгүй таних 99 гэдэг дугаартай бол зөвхөн таал эзэмшдэг тий. Тэрэн дээр нь манай нөгөө нэг захиалгын төв учраас тэр хүний нөгөө биеийн мэдээллүүд тий тооцооллоо, дэсгүүрийн тооцоолол, тэгээ тухайн оны хэмжээс, тэгээ хизээ авсан гэд бүх юмнууд нь хадгалагдчихэдэг. Тэгээд яг энэ нөгөө хэрэглэгчтэй илүү ойртож ажиллахыг л хүссэн маркетинг л да. За дараагийнхаа хүн заавалчгүй манай дээр дахиж ирэхгүйгээр дараагийнхаа бүтээгдэхүүнүүдийг архиваас шүүлгээд өөрийнхөө хэмжээндээр бол дараагийн бүтээгдэхүүнүүдийг бол захиалуулж болдог байгаа. Тэгээд тэр давуу талуудаа ашиглаад тэгээд бүх дээлнүүд маань бас захиалагчтай өөрийн гэсэн нэртэй нь очдог байгаа. 10 дугаар бол нэртэй. За Flames брендийн гаргаж байгаа бүх бүтээгдэхүүн дээр тухайн хүний шашхан дээр нэр нь тавигдаж өгдөг. Энэ нь бүтээгдэхүүнийг магадгүй илүү их амтай болгож тэ хэрэглэгчид нөгөө бүтээгдэхүүнээ илүү ихээр хайрлаж, дээдлэх тийм бас нөгөө нэг талыг бас нээж өгöd байгаа юм шиг харагддаг. Flames брэнд
2 жил дараалан бараг шилдэг татвар төлөгч болж исэн. Өөрийнхөө хэмжээнд явж байгаа үйл ажиллагааныхаа хэмжээд бол татварнууд бүгдийн төлөө явдаг. Нэг тийм тайван сэтгэл амар ажиллана гэдэг бол өөрөө бас нэг тухайн хамт олон тухайн хүнд те тухайн бизнес эрхлэгчдэд бол нэлээд нэг юм амар амгалан авчирч яадаг л да. Нүур бардам сайхан ажиллана гэдэг бол за тэгээ хууль дүрмийнхаа дагуу бол бүх татвар бүх юмнуудыг төлөө явдаг. За мэдээж хэцүү зүйлгээ ярих юм бол нөт гээл яриул мэдээж олон юмнууд байдаг те. Зөвхөн бид нэр залуучууд юун дээр төвлөрөөд байна гэхээр бид нар хийж бүтээе. Бид нарыг дэмжээд те за дэмжихгүй маа гэхэд нөгөө те авчлага байхгүй явуулаад өгөөч гэдэг тийм нөгөө үеийнгийн адилхан бизнес эрхэлж байгаа те өөр салбарт ч ижлэг салбарт ч тийм залуучуудтай бол алхам тутамдаа бол нэлээд тааралдж байдаг. Залуу хүмүүс ер нь хийж бүтээх те боломжийг нэгээд өгөөч гэгээд би ер нь боломжийг ер нь зүгээр одоо ингээ ашиглахгүй өнгөрөх ер нь тун дургүйхэн тиймдээ ч ингээд одоо ингээд те зарлагдж байгаа бүх зээл тусламж юу гэдин те бизнесээ би яаж хөгжүүлэх боломжтой гэдгийг бүгдийн тэрэн дээр нь болохоор эрэл хайгуул хийгээд тэрэнд нь хамрагдаад те тэгэхээр явж байгаа да. Хүн удирдна гэдэг бол өөрөө хамгийн хэцүү. Хүнтэй ажиллана гэдэг бол надад бол хамгийн хэцүү. Нэлээд тийм ур чадвар шаарддаг зүйл юм болов уу гэж би боддог. Гэхдээ миний хувьд яаж ажилтдаг вэ гэхээр би нөгөө нэг юм хүмүүстэй яг юм одоо юу гэмдэ хүмүүсийнхаа ингээд нөгөө чадварт нь тохирсон гэх юм уу тийм нөгөө нэг юм зааварчилгаануудыг өгч идэг. Нэг хэлүүлээл ойлгочтой хүн байдаг. Нэг юмээ 3 хэлүүлээд дахиад давтаад те яг тэгж ойлгодог хүмүүс байдаг. Хүмүүсийг яг өөрийнх нь төвшөнд өөрийнх нь ойлгохоор өөрийнх нь чадхаар ингээд зааварчлаа чиглүүлээд өгөх юм бол миний хувьд бол муу ажилтан гэж байдаггүй те хүн болгоны юмыг хүлээж авах нөгөө нэг юм чадамж нь өөр гэдгийг л удирдахч хүн өөрөө ингээд мэдээд ойлгоод авчих юм бол тэнд л нэг удирдахч хүний гол авиас нууцсан байгаа юм болов уу гэж би хувьдаа аль тэгж боддог тий. Тэгэхээр яг тухайн хүндээ таарсан тэр хүнийг ойлгож чадхууц зөвлөгөөг тий юм зааж өгч исэн ч гэсэн тэр зааврыг яаж өгөх вэ гэдэг дээр төвлөрөөд ажиллах юм бол муу ажилтан болон муу хүн гэж байдаггүй. За тэгээ мэдээж халуун дулаан хүн ер нь өөрийг нь хүндэтгсэн газар байх айгүй дуртай. Тэгэхээр ажилчтайгаа хүндэтгэлтэй харилцах тий нэг нэгнтэйгээ хүндэтгэлтэй харилцах тэр нэг юм тийм дулаахан орчныг бүрдүүлээд өгөх юм бол тий ажиллах хүчний тийм хомсдолд орох нь тун бага юм шиг санагддаг шүү. Тэгээд одоохондоо манай дээр талаа сэлгээ ч юм уу тий ингээд ажлын байраа хаяж орхиж явах өдр гэдэг тийм үзэгдлүүд тун ховор тохиолддог. Бас жага азтай хамт олон байгаа. Манай компани үйл ажиллагаагаа явуулахад нэг айхтар тийм хүндрэлтэй ч юм уу хэцүү эсвэл дамж шахалтанд орсон ч юм уу тиймэрхүү зүйл бол одоогоор бол азтай гэх юм уу дайралтаагүй л энэ бүх асуудлыг тухай бүрт нь шийдээ зохицуулаад гаргалгааг нь гаргаад явж байгаа хамт олондоо бас их баярлалаа. Яна эцэд амар юу гэжтэй. Эсвэл нэг хөгцөө хөндлөн барьж чаддгүй тийм үү бид. Ер нь миний ойр тойронд ерөөсөө нэг юм хүмүүс байхгүй. Гэтэ би одоо айр тойронд байгаа баг бүх хүнийг оёлчин болгочихсон заяа. Зүгээр суугаа харж чадахгүй наашаа ирээд ажил хийл гэдэг ердөөсөө тийм үү. За миний хувьд түүчээ залуус гэдэг үгийг сонсохоор заавалжгүй амжилттай ч юм уу олонд танигдсан ч юм уу те эсвэл бол одоо хүлээн зөвшөөрөгдсөн тэр залуусыг мэдээж нэрлэх байх. Гэхдээ өөрийнхөө хийж чадах бүхнийг өөрийнхөө хэмжээнд тултал нь хийж чадж байгаа бүх залуусыг бол би манлайлагч түүчээ залуус гэж бодож байна. Тэгэхээр өөрийгөө гололгүй те бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд те өөртөө хүлээн зөвшөөрөхийн тулд найз нөхдөдөө гэр бүлдээ те бүгдэнд хүлээн зөвшөөрөлтгийн тулд бүгдээрээ одоо нөгөө нэг цоцолтгүй хөдөлмөрлөж зорьсон зүйлдээ тууштай хандаарай л гэж хэлмээр байна.